Сайн байцгаана уу үзэгчдээ, мөрөөлөлийн нэвтрүүлэг 20 дахь жилийн нэвтрүүлгээ бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэж байгаа. За бид 20 жилийн хугацаанд олон төсөл хөтөлбөрүүд нэвтрүүлгүүдээ үзэгч та бүхэнд бэлтгэн хүргэсэн. За энэ ч утгаараа бид 20 жилийн хугацаанд олон айл гэрт аз жаргал бэлгэлж амьдралд нь бодит хувь нэмрээ оруулж аз жаргалтай агшныг мөнхөлсөн. За энэ удаад бид ажилтаа Монгол эмэгтэй зорилт төслийг санаачлан хэрэгжүүлэхээр эхний дугаараа үзэгч та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. За ажилтаа Монгол эмэгтэй зорилт төслийн гол зорилго бол эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, мэрэгжилтэй, ажилтай, орлоготой болохоос гадна санхүүгийн боловсрол, эрүүл мэндийн боловсрол, гадна дүр төрхийн өөрчлөлт зэргийг цогцоор нь өгөхөөр хаан улдургийн засаг даргын хамгийн газар Монголын коучтөө хаан улдургийн нэгдсэн эмнэлгийн сэтгэл зүйчдийн багтаа хамтран ажиллаж байна. За нэвтрүүлгийн оролцогчоо бид хаан улдургийн 6 дугаар хорооноос өргөдөлгөөлсөн эмэгтэйг сонгосон. За ингээд ажилтаа Монгол эмэгтэй зорилт төсөл эхэлж байна. Сайн байна уу? Сайн. За юун төрөнд мөрөөлөлийн нэвтрүүлгийн санаачлан хэрэгжүүлж байгаа ажилтаа Монгол эмэгтэй зорилт төсөлд шал гарсанд баяр хүргэе. За баярлалаа. Өөрийгөө сорихоор, амьдралаа өөрчлөхөөр зоригтой шийдвэр гаргасан байна. Хань тэгсэн. Ажилтаа Монгол эмэгтэй зорилт төсөлтөө Генобел институт Монголын коучинг төв хамтран ажиллаж байгаа. За өөртөө чи мэдээж 2 сарын хугацаанд хамтран ажиллахаар одоо коуч нар маань ажилласан байна. Нааг Батманлаа гэдэг Монголын коуч төвийн захирлаар ажиллаж байна. Коучийн үйлчлэгээ үзүүлдэг хүмүүсийг нэгтгэж, за энэ коучийн үйлчлэгийг нийгэмдээ зөвөр таниулах зорилготой байгаа. Намайг Сарангаа гэдэг Монголын коуч төвийн коучоор ажиллаж байна. Миний коучинг чиглэл лайф коуч. За сайн байна уу? Намайг Ундармаа гэдэг. За 2020 оноос хойш одоо суух шогшоор ажиллаж байгаа. Өнөөдөр сошиал дээр коуч хүмүүс бол маш их болсон. Харин коучийн үйлчлэгээ үзүүлдэг хүмүүс ховорхон байна. Коуч хүн гэдэг бол хүнд зөвлөж өгдөг хүн биш, хүнд зааварчилгаа өгдөг хүн биш, ярилцаж өгдөг. Өөрөө тэрийгэ асууж, өөрөө тэрийгэ ярьж байхдаа гарц гаргалгаагаа олж харах боломжийг нь бүрдүүлж өгдөг ийм сайн сонсогчийн ажил хийдэг хүн байдаг. Тулгымцсан асуудлаас нь гарах гарцыг өөрөөр нь олгож өгдөг тийм үйлчлэг байгаа. Таны дотор байгаа жинхэнэ зорилго, жинхэнэ мөн чанарыг гаргаж ирэхэд бол бид туслах бүрэн боломжтой. Мөрөөл биелдэг нэвтрүүлэгтэр хамтран ажиллахдаа оролцогчдоо 3 коуч маань тусдаа сэдвээр ганцаарчсан уулзалт хийж үйлчлэгээ үзүүлэх гэж байна. За миний зүгээс бол хуу хүний өөрийнх нь амьдралын зорилго, тэр зорилгоо гаргаж ирчээд хэрхэн хэрэгжүүлэх вэ? Хэрхэн төлгөө гаргах вэ? Цагаа хэрхэн удирдах вэ? Амьдралынхаа одоо тэр бүтэн төлгөө гаргахт нь бол туслах бүрэн боломжтой байдаг. За энэ хүү төсөл дээр бол оролцогчийнхоо сэтгэл зүйн байдлуудыг илрүүлэх, одоо өөрөө танихгүй байгаа, өөрийн биш програм, код, ихтгэл үнэмшлүүдийг суулгацсан бас бид нар байдаг те. Тэгэхээр далд ухамсарт байгаа тэр зүйлүүдийг олж таньж тийм байна, ийм байна гэдэг хүлээн зөвшөөрлөлтөөр очихт нь бас хамтдаа ажиллаж дотоод сэтгэл мэдрэмж бодол тэргүүтэй зүйлүүдээ ингэж цэгцлээд ирэхээр хүн өөрийнхөө дотоод дуу хоолой мэдрэмжийг таньж сонсож эхэлдэг. Бид бүхэн амьдралын ямар нэгэн тийм нөхцөл байдалд гацчихсан юм шиг амьдрал яг утга учиргүй хаашаа явж байгаагаа мэдэхгүй тохиолдлууд маш их гардаг. Яг энэ тохиолдолд бол бидэнд зориг зайлшгүй хэрэгтэй болдгоо. Гэхдээ тэр зориг гэдэг зүйлийг хинч танд өгөхгүй, харин таны дотор өөрийн чинь зориг байж байдаг. За уг төсөл дээр орж ирж байгаа эмэгтэйг болвол бүрэн одоо өөртөө ихтгэлтэй болох, өөрийнхөө амьдралыг удирдах сурахт нь бол чиглүүлэх гэсэн ийм зорилттой байна. Сэтгэлийн амар амгалан одоо өөрийн амьдралыг харах өнцөг одоо эерэг бүхнээ одоо амьдралдаа татах тэр урам зориг өөртөө итгэлийг л одоо бий болгох болно. Тэгэхээр амьдралаа удирдах, өөрийнхөө амьдралыг бие даасан, өөрийнхөө амьдралын эзэн болох тэр боломжийг өөрөөсөө олж харж яг өөрийнхөө жинхнээсээ баясаж, жинхнээсээ талархаж, жинхнээсээ жаргаж хийж чадах тэр ажлыг олоход нь туслах юмсан, дэмжлэг болох юмсан гэдэг зорилгоор энэ хүү төсөлд оролцож байгаа. Нэг хүн бүрээс эхэлж энэ нийгмийг эерэг болох зорилготой ажиллаж байна. Таны амьдралыг өөрчлөхийн төлөө мөрөөлөлийн нэвтрүүлгийн багийнхан, коуч нарын багийнхан одоо хамтран ажиллахад бэлэн. Та бэлэн үү? Бэлэн. Жохон сандралтай л гэж байна.
За тэгэхээр эхлээд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаад ярилцлага эхлэе. За тэгье. За би хаан Улдуургийн 6 дугаар орны иргэн өргөтөл холсон эмэгтэй байгаа. 2 хүүхэдтэй амьдардаг. Ямар мэргэжилтэй хэлээ? Гоо саганч барай ажиллаж. Мэргэжлэрээ ажилласан уу? Мэргэжлэрээ нэлээд хэдэн жил ажилласан, 5-6 жил ажилласан. Жоо нөгөө хүний өвч аваад гар хороо өвчснээс болоод тэгээд мэргэжлэрээ ажиллахаа болоод. Тэгээ одоо л хороо дүүргийн иргэдийн бүлэгт нэг хэсэг ажиллаж агаад би хаа өвдөд тэгээд гараад өөр юм бас хийсэ. За өөр ямар ажил хийсэн? Сөөхтас ажиллаж үзлээ. За сүүлийн бүлэгт ямар ажил хийх вэ хвчлээ? Сөөхт болохоор чинь бас орцол цэвэрлэн л дээ. Тий, сөөхт ажиллаж үзсэн. Цэцэрлэгт бас туслах шийдчихлээ. Хэм цэвэрлэгийн бас ажиллаж байсан. Сүүлийн 5 сар л гэрт байна да. 2-3 ажил давхар хийж агаад ядаргаанд ороод. Тэгээд ядрааны хурц хэлбэр хүнд хэлбэрт болоод тэгээ ажиллаж яваад нэгс ирсэн чинь эмнэлэг дээрс ирсэн. Ухаалтад унтсан байсан. Ухаалтад унтсан байсан. Тэгээд тэрнээс хойш ууй нэг 2-3 удаа тэгээ нэг ойрхон нэг 5-6 удаа ингээд унж татдаг болоод. Яг тэгж унахаас өмнө хямдралаар угаалгын машин хөлдөгч хоёр авсан юм байхгүй юу? Ууггүй тэгж зүтгэж байгаа. Ууг нь тэр хоёрын төлөө бас дээрээс нь угаалгын машин хөлдөгч хоёр авах гээд өөртөө нэг зорилго тавьсан. Тэрний хадлыг зүтгэж байгаа л тэгэл мууцраад унтсан. Давхар ажил гэхлээр ямар ажил хийж ирсэн? Скол хийсэн. За. Тэгээд хажуугаарнаас давхар иргэдийн бүлэгмүүлэгтээ ажиллаад. Тий. Тэгээ 2-3 ажил хийсэн чинь жаа ядаргаанд ороод тэрнээс болоод жоохон татдаг болсон. Тийм ууж байгаа. Тий. Сүүлд хөлөө яагаад нэг? Сүүлд хөлөө галтарч унаад. Хөлөө бэртээгээд. Тэгээ хууч нэг хаалгаанд орж исэн хөл. Тэгээ 2 удаа бэртчихсэн үл болохоор саяных дээр ахиж хүнд бэртэл болоод. Тэгээд нөгөө өвдөгний үе соёл нь хаалганы бүр залттай хаалганы залттай болсон. Тэгээд харуулт өгсөн энэ одоо тохиолдол дээр ямар үйл явдал, ямар хүчин зүйл эсвэл ямар хүн ч юм уу юу ингэж нөлөөлсөн гэж бодож маш товчоор. Их ачаалттай ядарснаас болсон баг. Тий. За хамгийн сүүлд өөрийгөө яаж харилсан? Хамгийн сүүлд хамгийн гол нь би эрүүл ээжэж 2 хүүхэд минь. За яг хүүхдүүд тустай. Ган долгоор яг өөрийгөө сүүлийн 7 хоног, сүүлийн сар ойрын хугацаанд яаж харилсан? Яаж халамжилсан өөрийгөө бөөцөлсөн? Арчилсан ч юм. Эмнэлэг явж нэг шаарлалт хийлгсэн багтаа өөрлөн байхгүй. Баярлах юм уу хийгээгүй. Тийм юу ерсэн. Яхаар баярлалаа чи. Сая төрсөн өдөр болгоод ихчтэй өнөр бөөндөө нэг баярлуулсан. Тэгэхэд л айн баярлсан. Ер нь өөрийгөө хайрлах хэцүү юу? Өөрийгөө хайрлах. Одоо чи жишээ надад ингээд та өөрийгөө ингэж хайрлаарай гэж зөвлөгөө өгвөл амарх би гэх юм бол таныг эрүүл мэндэ илүү их анхаараа л гэж хэлэндээ. Яагаад гэвэл хүн эрүүл ээжэж ажилтаа болно, эрүүл ээжэж амжилтанд хүрнэ. Мянга ажил хийгээд амар их сэтгэл нь хүсээд байдаг. Тэгсэн хэрнээ өвчтөй болвол хүн юу ч ажил хийж чадахгүй. За баярлалаа. Миний хувьд бол яг амьдрал сэтгэл зүй гэсэн талаас нь асуу. За таны одоо өнгөрсөн амьдрал чинь таагүй дурсан юм шиг үйл явдал зөндөө тохиолдсон байна тий. Тэр болгоноос одоо хүртэл нэг таныг нэг зовоодаг тийм дурсамж байгаа уу? Бага. Өхрөө өглөө ажилдаа явахад нь бити яваасаа гэд явуулахгүй байсан бол тэр өдөр миний хүн манай хүн
тийм амарт орооч үгүй ч үү. Гэртээ хоёр хүүхдтэйгээ илэг бүтэн амтрах байсан болов. Манай гэр бүл илэг бүтэн сайхан хоёр хүүхэд минь гэсэн эцгийн хайрыг амсаад аамын хайрыг мэдрээд өсөх байсан болов гэж боддог. Өөрийгөө буруутгахгүй өглөө явуулдаггүй байж гэж бодож идэв. Боддог. Манай хүн тэр өдөр ажилдаа явна гэдгэнд би өнөөдөртөө амар хүүтэн тэгээд жоохон бороо шууруу орхон юм шиг байна. Миний хань яваад яах юм гэдэг. Үгүй нэг өдөртсөн хаа юм. Хитэн төгрөх нь хаа юм гэл манай хүн ч ерөөсөн хөдөлмөрлөхийн төлөө ерөөсөн нэг ч амарч үзээгүй мундаг хүн байсан. Архитаар суудаггүй. Ажилгүй сууж чаддаггүй. Тэгээд миний ань хэрвээ байсан бол манай гэрээ амьдрал гэсэн арай өөр. Би ч гэсэн ийм байдалд хүрэхгүй арай өөр байх юм болов уу гэж боддог. Тэгээд хоёр хүүхдтэйгээ эцгийнхээ оронд эцэг байж аавын орлоод явах юм чинь би жоохон гатуу байх хэрэгтэй гэж бодож хүүгээ жоохон гатуу хараар өссөн гэх юм уу та тий. Аав ээж нь одоо амьдралд нь хэр тусалдаг вэ байдгүй? Аав ээж минь байхгүй. Ээж минь 2003 онд бурхан болсон. Аа маань байсан юм уу? Анхаас мэддэг юм уу? 8 хүртэл хамт байж байгаа аав ээж хоёр салсан. Ааваас авах хайрыг хоёулаа 100% ч тооцоо тийм. Ааваасаа би ааваасаа. Тэгвэл яг гандалгуур ааваасаа бүрэн дүүрэн авах ёстой хайрыг хэдэн хувь авч чадсан гэж шударгаар. Ааваас авах хайрыг нэг авч үзэггүй. 8 хүртэл бол аавтаа байсан. 8-аас хойш байгаагүй. Тэгэхээр аавын орон зай байхгүй гэж шууд хэлж байна тийм. Тийм. За ээжээсээ Ээжээсээ бол ээжийн хайрыг бол авч ирсэн. хэрэг хитэн хуваар ойролцоогоор барьсан. Миний ээж бол амар мундаг, амьдралын төлөө хүүхдүүдээ хүний дайтай бүгдийн боловсртой болгосон. Мундаг ганц би ээж гэхэд 100% хайрлуулсан тийм. За. Одоо хоёлаа ингэж бас залуу эмэгтэй байна. Магадгүй хүүхдүүд нь 12, 16 удахгүй насанд хүрэл амьдралаа өгөөл явчихна тийм. Ахаад тантай болох ч юм уу. Тийм талаарсаа боддгоо шүү дээ. Бодохоор яах вэ? Гэмшил орж ирэх болох уу? Хүмүүсээс айх уу? Хүмүүсээс айх уу? Өөрөөсөө айх уу? Ер нь манай эгчдүүнэр хадам талыганд гэсэн одоо нас чинь ч явж гин хүнтэй суув яасан бодож үзнэ үү гэж хэлжсэн л да. Гэтэ би охин хүүхдтэй юм чинь хүнтэй суув гэж боддоггүй. Гнаа боддог тийм. Тий. Одоо нэг сонголт хийх гарна штэ одоо нэг мөнгөтэй болдог ч юм уу тий. Хамгийн түрүүнд юу авдаг вэ? Хинт зориулж. Гэр оронд бол хоолунд бол төлөө нэрс модол хамгийн түрүүнд авчвал арийнхын юм нь бол болно гэж боддог шүү. Нөгөө мөнгийг хэн олж байгаа вэ? Ажил хийж байгаа. Та олж байгаа тий. Тэг яага өөртөө төрүүлээд зарцуулдаггүй вэ? Тэгж амьд боддгоо штэ. Боддгоо тий. Зөвхөн гэртээ хөр хүүхдтэй зарцуулах нь чухал гэж тэгээд хүнээс тутахгүй хүүхдүүдэд явуулж байсан өмсөх зүг хувцас нь цэвэрхэн хүнээс тутахгүй сайхан цэвэрхэн хувцлаад хүний авч өгсөн хувцсыг тэгс адилхан аваад өмсөд миний хүүхдүүд хүнээс тутах амьдрасаа л гэж боддоо шүү дээ. Тэг өөр юм боддгоо. Одоо ингээд нэг машин унах гэдэг штэ нэг хүн бензингүй болон машин хөдлөхгүй тийм ээ. Тэгэхээр тэр нөгөө мөнгө олж байгаа одоо таксинд явдаг байд юм уу тэр машины газар хүргэж өгөх гэдэг өөрөө ямарч бензингүй бол урагшаа явахгүй нэх нь шүү дээ тий. Тэгэхээр энэ тал дээр бол тэгхгүйгээр зүгээр л тэр хэрэглэх чухал юмнуудаа гэж бодоод гэртээ бусад зүйлтэй л зарцуулаад ийн гэж харж болох уу? Би тэгж бодож үзээгүй юм байна. Яг зөв. Одоо ингээд өнөөдрийн төслийн гол зүйл бол өөрийгөө яг зөв тодорхойлох хэрэгтэй. Таны ер нь яг тийм мөрөөдлийн амьдрал ямар байгаасаа гэж хүсэж байна? Мөрөөдлийн амьдрал гэх юм бол
Хоёр хүүхэд дээд сургуулийн боловсралтай болоод өөрийн гэсэн ажилдаа, карьертай болоод зөв хүн болоосоо л гэж үздэг. Таны мөрөөдөл юу вэ? Миний мөрөөдөл гэх юм бол Сая хүүхдийн ирээдүг ярьчлаа шүү. Тэгж бод миний мөрөөдөл гэхээр чинь одоо өөрийн гэсэн сайхан орон гэртэй болоод хүүхдүүдээ Бүртээ хий гэж бод ажлын мөрөөдөл нь юу? ажлын мөрөөдөл гэх юм бол Бага ер нь өөрөө юунд авьяастай гэж боддог. хүн юм заагаад бол чадлаараа хамт хийгээд сурахыг л хүсдэг те. Яг тийм юм гэж яг оновчлоотой хэлэх гэхээр бас Тэгэхээр та зорилгоо тодорхойлох шаардлагатай гэсэн үг үү? Яг амьдралынхаа зорилгыг юу хиймээр байгаа, юуны төлөө амьдрмаар байгаа, юуг хийж бүтээмээр байгаа, тэрийг ер нь тодорхойлж чадсан уу? Яг өөрийнхөө төлөө. өөрийнхөө төлөө Эхлээд мэдээж хүүхдүүд бол байгаа. Нийгэм бол байгаа. Бусд хүмүүст бол та туслана. Эхлээд та өөрөө дүүрэх гэдэг нь шүү дээ. чаддаагүй юм байна. Тэгэхээр амьдралынхаа зорилгыг тодорхойлоогүй гэдэг юм гарч ирж байгаа байхгүй юу? Энэ маань надад айгууд хэрэгтэй. Яг тэгвэл би карьер, амьдрал, өөртөө итгэх санхугаа хэрхэн одоо өсгөх вэ гэдэг тэр итгэл үнэмшлийн хандлага дээр ч ажиллах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр тодорхойлоогүй чинь мэдчихэж цаашаа явах гэдэг юм гэсэн. Би тодорхойлоогүй минь хамгийн би гол зорилго бол хүүхдүүд минь гэр орон минь л гэж бодож исэн болохоос. Тийм. Тэгээ хүүхдүүд чинь аз жаргалтай амьдрахад тэдний инээдгүүр хэн шийдэх вэ? Ээж бэж ижил амьдрал Таныг инээхэд ээж ч нөлөөлөх үү? намайг инээж хөөрөхөд миний хүүхдүүд л нөлөөлж. Намайг инээж хөөрөхөөр миний хүүхдүүд л баярлаж. Та одоо инээж штэ. Хүүхдүүд ч нөлөөлж байна уу? Үгүй та хэд маань нөлөөлж байна. Энийг шийдвэрийг хэн гаргаж байгаа? Би гаргаж. Яг үнэ. Тэгэхээр хүүхдийн чи аз жаргалд хэн нөлөөлөх үү? Хүүхдээ аз жаргал манай хүүхд өөрөө бас. Яг үнэ. Хүүхдүүд амьдралаа өөрсдөө шийднэ. Инээх үү, уйлах уу, зовох уу? Нэрээ тийм биш. Би ерөөсөө тэгж бодож байгаагүй юм байна урьдчилаа. Тэгэхээр өнөөдөр би гол зорилгоо л хүүхдүүдэд болгож өдөө болтол амьдэрсэн болохоор яг үнэ. Өнөөдөр бидний зорилго таныг өөрийнхөө төлөө явдаг болоход нь туслах гээд байгаа. Тэгэхээр таны тухай л ярина өнөөдрөөс хойш. Хоёр хүүхэд миний ирээдүйн шүү дээ гэж. Тэгээ таны хүснээр болохгүй бол яах вэ? Тэр хүүхдүүд уйлаад байвал яах вэ? Заваад байвал яах вэ? Та дагаал аж жаргалгүй болох гэдэг шүү. Харин яг тэгээд тэгэхээр хүүхдүүд болон хин нэгнээс хамааралгүйгээр та бие даасан хүн болоход нь туслах гээд байгаа. Зөв байна. За. Тэгэхээр зорилгоо тодорхойлох нь таны зорилго байх нь шүү дээ, тий? Юу хүсэж байгаагаа мэдэхгүй бол хаашаа явж байгаагаа мэдэхгүй. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй болохоор хүнд тодорхойгүй мэдрэмж төрдөг. Тэгэхээр энэ сэтгэл гутралд орох, нойргүй хонох, янз бүрийн бодох гэдэг ийм асуудлууд гарч ирдэг дагаад. За. Би болохоор ажилдаа л бол ажиллаа гээл явж байгаа бол хүүхдүүдтэй л юмар тутахгүй бол болондоо л гэж боддог байсан байхгүй юу? Харин тийм. Нэвтрүүлгийн оролцогчтой танилцлаа тий. Авах гэсэн бүх мэдээллүүдэд та бүгд авч чадсан уу? За миний хувьд бол яг амьдрал сэтгэл зүй гэсэн ихний одоо яг чиглэлийнхаа дагуу хөгжлөж байгаа. Амьдралын яг асуудлууд нь хүмүүсийнх ер нь бол өнгөрсөнд нь байдаг. Тэгээд өнгөрсөн тохиолдсон таагүй дурсамжийг одоо цагт авчираад тэгээд тэр нь өөрийн гэмтээгээ дотроос нь идчихийдэг. Одоо магадгүй сая харсан бол яг одоо хүртэл тэнийг зовоож байгаа асуудал юу вэ гэхэд л шууд нулимс нь урсаад ч юм уу гарч ирж байгаа. Тэгэхээр миний хувьд бол яг тэр талаас нь харилцаад одоо яг тэр таагүй дурсамжаа хүлээн зөвшөөрөх те. Тэгээ яг одоо цагтаа байж одоо байгаа тэр хоёр хүүхэдтэй бүх анхаарлаа хандуулж өөр дээрээ анхаарлаа хандуулах тэр зүгээс нь илүү хөвчлөөд ярилцаа явах юм байна гэж төлөвлөж ээж нь ер нь. Амьдрахын тулд амьсгалж байгаа гэдэг шиг хоёр хүүхэд маань ажил маань тэгээд дараа нь би хоёр хүүхэд маань ажил маань тэгээд гэд. Тэгээ яг сайн анзаарах юм бол магадгүй энэ хоёр хүүхдийн цаана юунаас зүхтаад бүх юмыг хоёр хүүхд рүү төвлөрүүлээд байна. Ямар нэг юмнаас зүхтсан, төгшөөсөн ч юм өөрөөсөө зүхтаад байгаа зүйлийг хоёр хүүхдээр алхавчлаад байна уу гэдэг бас асуулт байж болохоор юм. Буцалсан ус сайн, буцалсан ус муу гэдэг ингээд бид нар итгэл үнэмшил авчдаг тий. Яг тэр нь үний муудлаа юм мэдэхгүй тэрэндээ итгэждэг шиг. Хүний дайтай амьдрал гэдэг нь яг ямар стандарт? Яавал тэр стандартаа хүрээд энийг мэдээ сэтгэл ханах юм бол гэдгийг бас ингэж бохож үзмээр санагдаж байна. Тэгээ ярианаас нь үзэхэд ингээ аав нь хүнтэй суугаад эхнэр нь нас урсан. Ээж нь хүнтэй суугаад нөхөр нь нас урсан. Тэгээ хоёулаа нийлээд байжсэн чинь хоёулаа ингээ
нас урчиж байгаа ингээ бурхан болчихж байгаа юм зөө. Тэгэнгүүт өөрөө бас айж штэ. Өөр хүүхэд нь бас яах юм? Одоо нэг ийм удамд амьдсан нэг ихтгэл өмчлөн ингээ яваад байгаа юм зарагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энийг яаж таслан зогсоох вэ? Энэ одоо бодоод байгаа айгаад байгаа юм гэдэг юм бас ярихдах хэрэгтэй болов гэж бодож байгаа байхгүй. Тэгж ажиглагдсан. Аав нь тэгсэн, ээж нь тэгсэн гэдэг нэг ийм айц үүссэн биш үү? Тэгэл салчдаг. Тэгээ ганцаараа үлддэг гэдэг ийм маш олон ийм айцын ихтгэл өмчлүүд маш их бай. Охиноо л гэдэг шүү дээ тий. Тийм саяын сарагийн ярьдаг юм гэдэг давтагдаад байгаа. Тэгэхээр бага наснд нь одоо эрэгтэй хүнтэй холбоотой бас дурсамж байх магадaltaй гэсэн үг. Тэрнээс бол тэрийг анзаарсан. Одоо нөгөө жоохон охин маань тэг хүнтэй суучдаг нэг залуу үрээд ирдэг охин нь одоо санаа зовоод байна шүү дээ. Тэгэхээр тэрнтэй холбоотой нэг юм ойлголт итгэл өмчлөл айц байж магадгүй гэж бас харж байна. Тэрийг гаргаж ирнэ гэсэн үг. Хүний айц гэдэг зүйл чинь яг өөрийг нь барай байж идэг. Дараагийн алхам хийгээ шин зүйл рүү явуулахаас үргэлж хорой байж идэг. Тэгээ бүх юм тодорхойгүй. Тэгээ өөрийнх нь талаар юм асуухаар ямар ч хариулт байхгүй. Тэгээ хүүхдүүдийн тухай яриад ажилтай л болоо. Гэхдээ ямар ажил хийх нь тодорхойгүй юм. Тодорхойгүй зүйлүүд маш их байгаа учраас хүн тодорхой болоод ирэхээр илүү тайван болчт юм байна. За дансан нэг 10 сая 100 сая төгрөг тий. За хийх ажил нь тодорхой. Жилдээ ганц 2 удаа аялчин, тэгчин, ингэчин, амьдрал маань ингэчин гэдэг юм хараад эхлэхээр илүү тайван болж эхэлдэг. Тэгэхээр энэ хүнийг аль болох тайван тэр нойргүй хондлоо их юм бодож штэ. Нэрээ би ямар ажил хийх юм бол яах юм бол гэж санаа зовж байгаа байдал нь өөрөө одоо бие өвдөх шалтгаан болж байна. Тэгэхээр сэтгэлийг нь амраах тэр сайхан төлөвлөгөөг нь гаргаж өгөхөд туслая гэж бодож байна. Тэр өөрөө ингээд төлөвлөгөө гаргаад тайвшаад ирэхээр аяантаа ингээд хийж бүтээх тэндээсээ урам зориг аваад илүү их одоо тэр эрч хүчин ундрах юм болов уу гэж юу харж байгаа. Энэ хугацаанд бол энийг л зорж ажилландаа илүү бие даасан хүн болоход нь туслая гэж бодож байна. Одоо энэ хүн маань ийм төвшөнд байна да. За би одоо 2 сарын дараагаар одоо танай коучийнхаа багийнхан за магадгүй яг та өөр дөрөв ч юм уу ямар үр дүнг одоо харж байна. Тий, коучийн үйлчлэгээ болохоор яг харилцсан хоёр талын яг хичээл зүтгэлээс хамаарж идэг. Одоо яг эхлээд үйлчлүүлэгч маань юу хүсэж чинь тэр нь тодорхой байвал тэрэнд нь хүрэхийн тулд хамтдаа ажилладаг. Тийм үйлчлэг байгаа. Тэгэхээр одоо яг түрүүн ч гэсэн өөрөө хэлсэн шүү дээ. Бүр ингээд өөртөө ихтэй, урам зоригтой тийм хүн болмоор байна гэсэн. Тийм болох бүрэн боломжтой. Бидний зүгээс бол тэр талаас нь одоо бүх чиглэлийн дагуу коучлоод үйлчлэгээ үзүүлээд явах юм. Ган долгор маань өөрөө ингээд өөрийнхөө потенциалыг хүн ингээд мэдчихэдэг тий. Дуртай юм аа ингүүл би гоё байдаг байсдаг, жаргадаг ч юм уу. Тэр цаад юм аа ерөнхийдөө гадралдаг хүн ба. Би нэг ийм юмд хүрч чадна. Одоо ийм амжилтанд хүрч чадна. Нэг ийм хувь заяа надад байгаа гэдэг ч юм уу. Би ийм юм хүртэн бүтээн гэдгийг мэддэг байх гэж би бодож байна. Наагур нь ингээд нэг жижиг саадууд заримдаа харахаа болчдөг ч юм шиг, заримдаа суусаа болчдөг ч юм шиг ингээд төөрөгдөлд ордог тий. Тэгээ нэг юм бас амьдралын хүн тууллууд орж ирэхээр тэрнээсээ өмдөж чадахгүй байгаа болохоос биш нөгөө сарагийн мань ярддаг дотоод хүч нь тэрийг мэдэрдэг баг. Тэгэхээр наан байгаа жижиг юмнуудтай ингээд бүгдээрээ багаараа ажиллахад өөрөө энэ хүн бэлэн болцсон. Ингээд буу ишч хүч байж штэ. Тэгэхээр төсөл маань их сайхан явах гэж бодож байна. Хүннийг дадал зуршил гэдэг зүйл бол бий болгодог штэ. Баг багаар ном уншдаг ч юм уу, юм суралцдаг ч юм уу, ийм хандлагыг одоо буцаж сэргээгээсэй гэж хүсэж байна. 3 жилийн өмнө бол маш их ном уншиж өөрийгөө их хөгжүүлдэг байсан гэж ярьсан. Тэгээд тэрийг нь сэргээхт нь бас туслая. Тэгээд онлайн сургалтандаа авч агаад нэмэлтээр өөрийнхөө дотоод хүчтэй сургалт байдаг. Тэгээд тэргээрээ дамжуулж тухайн хүний яг суур ойлголтуудыг гой зэгцтэйгээр өгье гэдэг ийм нэмэлт одоо юм их санал болгох байна. Коуч, сэтгэл зүйч, ментор гэдэг л байгаад байна. Тэгэхээр магадгүй одоо нөгөө коучийн үйлчлэгээ гэдэг нь энэ хүнийг одоо үзэгчд ч гэсэндээ нөгөө коуч гэдэг ингээ 3 коуч суудсан байна. Энэ хүн одоо энэ коучнэр тусламж үйлчлэгээ үзүүлсний дараагаар одоо ямар болох болж гэдэг юм уу тий. Тэгэхээр нэг баримжаа яг товчхон бас энэ дээр хариулт хэлвэл. Энэ үйлчлэгээ нь бол зөвхөн ганцаарчилсан уулзалтаар тухайн үйлчлүүлэгч тохирсон одоо хүсэж байгаа зүйлд нь хүрэх одоо яг өөрт нь тохирсон тэр даалгавар одоо гарц гаргалгыг нь олж өгдөг тийм үйлчлэг байгаа. Тэгэхээр энийг одоо нийгэмд бол нэг таниулах зорилготой байгаа. Тэгээд одоо энэ таны одоо энэ 20 жил бас мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгч нь яг хуу эд материалын хувьд те яг мөрөөдлийн хүргээ тусгаад байдаг. За тэгээ энэ дээр харин яг нөгөө нэг эд материал аваад байгаа хүн маань бас сэтгэлийн бас те бүр нэг бүх төвжээ одоо трама тэр бүх зүйл нь арилаад өөртөө итгэл нэмэгдээ цаашаа явах юм бол энэ хоёрыг хослуулаа нийлүүлж чадах юм бол бүр гайхалтай үр дүн гарах болов гэд
орж ирж байгаа. Тэгэхээр яг манай өөрчлөгч хэлж чинь яг ямархуу үр дүн хүсэж байгаа тий тэр болгонд нь хүрэх боломжтой. Тэр болгонд хүртэл нь одоо бид нэр одоо яг өөртөө итгэлтэй бие даасан тий эхлээд нэг өөрийгөө бодоод за тэгээд хүүхдүүдэд боддог тийм хэмжээнд нь хүрэх боломжтой. Одоо нөгөө фитнесийн коучуд бол жингийн үзэж байгаад тий 2 сарын хугацаанд таслаа нэмлээгээд бид нар тэгж хэмжих боломжгүй. Гэхдээ нөгөө талдаа боломжтой. Одоо саяын манлагийн ярьж байгаа нэг трама, нэг чөлөөлөлт хийгээд ирэхэд аяндаа хүний нүд гэрэлтээд арсных нь өөрчлөгдөөд хөнгөрсөж байгаа мэдрэмж нүдэн дээр харагдаад ирдэг. Тэгээ 2 сарын хугацаанд зөндөө өөрчлөлтүүд гарч ирсэн. Тийм царайн дээр нь хүртэл бие авч байгаа байдал, алхааны хэмнэл тэгээ одоо өөртөө итгэлгүй байдлын хамгийн тод жишээ бол нөгөө ойр ойрхон уушлахгүйгаа бусдаа санаа зовдөг ч юм уу иймэрхүү асуудлууд айгүй их байдаг. Тэгээ хамгийн гол нь энэ нэвтрүүлгээр дамжуулж одоо энэ аргачлалыг бид нар чиглүүлж учраас ямар ч хүн энэ нэвтрүүлгийг үзээд бас өөр дээр бас бодож үзэх бүрэн боломжтой. Тэгээ хоёрдугаар гэх юм бол коуч, ментор, сэтгэл зүйч одоо багш нарын ялгаа юу юм бэ гэдгийг хоёр өгүүлбэрээр тайлбарлаад өгчээ. За нэг хүн уул руу гарахыг хүсэж ээжээ. Тэгсэн чинь багш хүн яадаг вэ гэхээр уул руу гарахын тулд ингэдэг тэгдэг гэдэг ийм боломжуудыг ярьж өгд юм байна. За ментор болохоор би ингэж гарсан чинь энэ уул руу авирж болж илээ гэдэг өөрийнхөө аргачлалыг зааж өгд юм байна. Сэтгэл зүйч болохоор энэ уул руу гарахад одоо сэтгэл зүйн хувьд ямар гэмтэл байгаа юм бэ? Тэрэн дээр нь ажилт юм байна. За коуч хүн юу гэдэг вэ? Өөрөө уул руу яаж гармаар байна гэж асуудаг. Тухайн хүний хүслээс хамаарна гэсэн үг. Зарим хүмүүс одоо хүсгүй байж болно ш. Тэр уул биш байж болно ш. Тэ. Эсвэл тал дээрээ байх сонирхолтой ч байж болно ш. Хүслийг бодолцож дараагийн алхам руу чиглүүлж өгдөг. Тэгхгүйгээр ингээ буруу ойлголттой явснаар болоод хүмүүс одоо ингээ хүнээ буруу сонгож штэ. Ментор бол одоо жишээлбэл scholarship ч юм уу тухайн салбартаа амжилт гарах зүүн байвал менторлож болно. Коуч хүн бас өөрөө тухайн салбартаа туршлагатай байвал менторлон коучлах боломжтой. Бас багшлах боломжтой мэдлэг нь байх юм бол. Ийм ялгаатай байдаг. Тэгээ хүн болгон коуч байдаг. Хүүхдүүдтэй ч гэсэн бид бас сайхан чиглэлийн өгөх бүрэн боломжтой байдгаар онцлогтой шүү. За тэгэхээр сонирхолтой байна. Тэгээд мэдээж ажилтнаа Монгол эмэгтэй зорилго төслийн зорилго бол яг энд оршиж байгаа. Тэгээд бидний хувьд ч гэсэн итгэлтэй байна. Та бүгдээ хамтарч ажиллаад энэ эмэгтэй дээр маань ган далгаар дээр одоо маш том өөрчлөлтүүд хувь хүн дээр нь ч үзэл бодол харах өнцөг нь тэгээд мэдээж амьдралд нь одоо хамтдаа хичээцгээд томоохон өөрчлөлт хийхин төлөө бүгдээ хичээцгээд хамтдаа хичээцгээе. За мөрөөдлийн нэвтрүүлгийн ажилтаа Монгол эмэгтэй зорилттой төслийн одоо коучингийн анхны уулзалт маань эхлэх гэж байна. Тэгээд миний хувьд бас догтлолтой байна. Одоо анх коучийн үйлчилгээ бас ямар байх бол одоо яг нөгөө ганцаарчлснаар ярьдаг гэж ойлгож байгаа. Мэргэжлийн коучийн үйлчилгээ авж байгаа одоо үйлчлүүлэгч нь маань өөрсдөө коучийн үйлчилгээ авж байгаа гэдгийг ч мэддэгдхийг хүсдэг. Тэрнгээр нь одоо яг коуч нар маань би тэрийг коучлж байгаа ч юм уу гэж бүр хэлэх ёсгүй тийм өндөр зэрэглэлийн нууцтай байдаг. Хинт ч ярьдгүй нууцаа ер нь ярьж идэг. Гол нь тэндээс л нөгөө тухайн хүний тулгамдаад байгаа асуудлын шалтгаан тэнд байж идэг учраас тийм байгаа. Хүний дотоод өөрийн ертөнцийг ингээд илэн дэлгэн ярилцаад тэгээд тэрийг ингээд зөв чиглэлд хөтлөнө гэж чинь. Тэгээд та бас ингээд зориг гаргаад ингээд оролцож байгаад баяр үргээ аль чадхаараа миний хувьд ч гэсэн хичээх болно тийм. Та ч гэсэн бас нээлттэй байж илэн далангуу байгаараа л гэж хүсье. Тэгж байж та яг үнэн зөвөр илэн далангуу бүх юм ярьж иж энэ хүн танд туслана гэсэн болох нь тийм. За ингээд та хоёрыг үлдээ. За. Миний хувьд бол орох сэдв маань амьдрал сэтгэл зүй гэж байгаа. Одоо цагийн коуч гэж байдаг. Өөрийгөө нэрлэдэг байхгүй юу? Тэгэхээр тухайн үйлчлүүлэгч яг сэтгэл санаа, оюун ухааны одоо цагт нь байлгах чадах юм бол тархин амраад, унтраад илүү дараагийнхаа үйлдэлийг оновчтой хийх боломж нь бүрдэж идэг. Миний хувьд өнгөрснөөс эхлэе гэж бодож байна. Таны хувьд юу гэж бодож байна? Таны ярьснаар явъя да. Өнгөрсөнд болсон таагүй дурсамж байсан тий. Бага. Түүнийг одоо хүртэл за асуулт асуух бодогдоод одоо цагтаа авчрахад л таны зүрх сэтгэлийг маш их одоо харуулсал юугаар дүүргэж аваад байгаа штэ тий. Түүнийг хоёлоо одоо хүлээн зөвшөөрөөд тавьж явуулах тийм процесс хий гэж бодож байна.
Тэгэхээр тэр үед та өөрийгөө буруутгах гэсэн шүү дээ. Явуулахгүй байх шалтгаан байсан уу тэр үед? Байгуул байх л байсан баг л та. Тухайн үед болохоор ил хүүхдээ хараад гэртээ бийжсэн юм болохоор манай хүн чинь ажил хийх амьдралаа залгуулж ирсэн болохоор өнгөрсөнд болсон үйл явдлыг өнгөрсөнд нь хаяад одоо цагтаа одоо байгаагаа илүү тэмүүлж илүү урагшлахыг л тэр маань л зорилго юм да. Ганцаардах уу юун дээр гарч ирж байна? Амьдрал баялагчтай. Тэгэл хүүхдүүд өсөж тарнаад явж байгаа ч гэсэн амьдралын бэрхшээл ахуйгаа сахуулаад янз бүрийн бэрхшээл тохиолдохоор өөр ирэхгүй сүрчгүй бас байх гал идэв. Бүх анхаарлыг авчрахын тулд эхлээд өнгөрсөнд тулгамдсан асуудлуудаа гомдол ч юм уу тий хохирчийн сэтгэл зүй ч юм уу тэр бүх зүйлээ авчирч ирж байгаа тохиолдол байна уу гэсэн үднээс эхлээд хандлтын одоо асуултууд асуусан. Өнгөрснийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал асуудал байдаг. Тэр нь хүлээн зөвшөөрсөн байвал за тэгвэл одоо байгаа байдал, одоо байгаа нөхцөлөө боддоор нь дүгнээ таны амьдрал хэцүү зүйл нь яг юу вэ? Би өвдөд ажил хийх байх л хэцүү зүйл. Эрүүл болохын тулд юу хийж юм бэ? Хөлөндөө тасаа түрхэл массаж хийгээл ийлээл тэгэл яаж хийж аал гიშгээл ямар ч хэлсэн босч гიშгэж явна. Тэр нь өөрийгөө татаа босоод ирэх хүч бол байгаа тий байгаа. 3 жил гэвтэртэй жаас өмнө босч ирсэн болохоор надад энэ бол юу ч биш гэж боддоо шин тий. Тэгээ хүн гэдэг чинь өөрийнхөө амнаас гарсан үгийг баталж чадах юм бол өөрөө би өнгөрсний хүлийн зөвшөөрсөн ингээд хэлж байгаа нь ирээдүл рүү алхах хамгийн ихний алхам нь болж идэв. Баг зэрэг ирээдүл рүү явчих. Ирээдүгөө санаа зовлож байгаа юм юу вэ? 90 сар бол байж байгаа 2 хүүхдтэйгээ өртөдөө ажилдаа төрөлтөө болоод боловсролтой болоод үр аж 30 үзэж суухыг хүсэндээ тэгэж чадахгүй нааны өвдөд янз бүр болчих үтэл гэж айдаж. Тэрнээс өөр юмнаас айх юм байхгүй тий. За өвчин гэдэг зүйл дээр анхаарал хандуулаад нөгөөдх маань айлгаад байж тойлоо. Тий. Одоо яг ирээдүйд за хүүхдүүдээ ингэхээс өмнө би өвдчихвэл яана гэсэн санаа зовлон айдас яваад байна шүү дээ тий. Тэгвэл хоёулаа өвчин дээр анхаарал хандуулахгүй болчихгоо. Болно шүү дээ. Тий. Болж бүтэж байгаа юмнууд дээр бүх анхаарлаа хандуулаад яг одоо цагтаа яг өөрөө тэгэж боддог болчихсон юм байна. Одоо ингээл би хаа өвдгөр яана тэгчгүй яана ингэж тэгээд өөрөө яана гэдэг асуулт ингээл өөртөө гаргачаар саад гарчаад байгаа юм болоо гэж бодоод байна. Яг үнэ. Одоо нэг тэр юм дээр ч л анхаарал таны анхаарал төвлөрчөнгөө тэр нь биелэгдэх магадлал нь илүү өндөр болоод. Яг нэрэл яг үнэ шүү дээ тийм. Би одоо цагтаа бодоод амьдарч байгаа хэрнээ би одоо ирээдүйд тэгчих болов гэд тэрэндээ амирх санаа зовж өөрийгөө амирх түгждэг өөрийгөө ингээд тэргүүнд эндэл яг тэндэл ингээд өөрийгөө хаалт хийдэг байсан юм байна. Тэрийг одоо болох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. За тэгвэл тэрийг яаж өөрчлөх вэ? Би одоо тэгж бодохгүйгээр одоо бодохгүй нэг амарх нь хэцүү яав нөө өвдөх үедээ амирх өвдөж ирсэн болохоор. Гэтэ яав би бодохгүй чадчих яадаг бол өмнө нь миний 2 сайхан хүүхэд минь байна. Тий. Тэгээд энэ дээр анхаарлаа. Тий, тэрэн дээр анхаарлаа хандуулсан дээрээс нь бас энэ нэвтрүүлэгт орж байгаа зорилго юу вэ? Тий. Гол зорилго чинь бас ирээдүйд намайг нэг арай өөрөөр өнцгөр арай өөр хардаг болгоё гэдэг байгаа шүү дээ. Тэгээд ажилтай Монгол эмэгтэй гэдэг утга энэ хөтөлбөрийн утга учир байгаа болохоор илүү тэр дээшиг өндөрлөлт харна. Тий. Өнөө маргаашгаа харахгүй. За тий. За тэгвэл хоёлоо ажил мэргэжил рүү шууд ороо явчих. Та ер нь өөрийгөө ямар ажил мэргэжилтэй байна гэж төсөөлж байсан? Одоо яг төсөөлж байна. Ер нь тий, карьер ч юм уу. Одоо карьераараа өөрчлөлт хийхээр арай өөр компьютерийн чиглэлээр. Одоо нэг ажил бүрэлд орохоор компьютерийн мэдлэг одоо амар шаардлага болсон шүү дээ. Технологи хүртэл болохоор. Тэр тал дээр нь одоо тийм мэдхүү байхгүй юм байлээ. Одоо бодоод тахад оролцсон нь үйлдэл хийсэн удаа мэдэх гэж хичээгээд. Үгүй яагаад вэ?
Ажил гэргээд ерөөсөө тийм илүү юм ухаарах, илүү юм анхаарах тийм байгаагүй. Уг нь илүү юм уг нь хамгийн хэрэгтэй зүйл байгаад байна. Тийм. Гэхдээ уг нь бодоод байгаа хэрнээ хэрэгжүүлээгүй л аахгүй тий. Харин тий. Одоо энэ дэр чинь коучинг бид нэр байгаа. Хамгийн дөрөнд юу хийж болох вэ? Тий. Өсчим гэн чиглэлээр. За. Өсчим бол одоо хүн болгоно л өсчинд үсээд асуудал. Хүүхдүүдийнхээ үсээдс чинь амьдралд хэрэгтэй, ирээдүйдээ өсч. Энийг хизээ бодсон да. Өчтөр бодсон уу? Өмнө өөрөө өсчин гоо сайхнаар сурж агаад гоо сайхны дагнцсан байхгүй юу? Зөв. Тий. Тэгээд өсчингээр явах юм бол илүү олон хүн өсцсаад ерөөсөө өсчинний ажил ерөөсөө тасрахгүй ажиллаж нь л юм билээ гэж бодсон. Өөрөө хүчтэй юм болов гэж өсчин хийвэл сард бүрний цалин авна гэж бодож байна. Одоо тэрийг нь бол мэдэхгүй л дээ. Би хийж үзээгүй болохоор. Тий. Илүү өндөрлөгт гараад мастер өсч болсон сууж ахыг хинж мэдэхгүй юм чаа. За сөрөг бодол орж ирээл амар хэцүү мэдрэмж танд төрүүлэх юм бол нэг сайхан гүнзгий амьсгаа аваад тий. За энэ бүгд өнгөрсөн шүү. Тий. За би одоо юунит л явж байгаа байлаа гэж өөртөө хэлнэ. Энэ өөртөө ажилдаг. Одоо таны хинч таныг харахгүй байхад өөр дотроо өөртөө тэмцэх үйл явдлууд эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр та шантрагуйж гарч ирнэ. Мэдэхгүй шүү дээ тийм ээ. Тий. Үнэхээр таны ингээд тэр нэг үйлдэл дурсамж тэр бүгдээс тэр юмнууд нь сэдэрнэ үгүй. Одоо яг таны нэг сөрөг бодол өнгөрснөөс орж ирсэн. Гомдол тэр хараасал бүх зүйл ч орж ирнэ. Ороод ирэхэд нь л барьж аваад чадах юм бол барьж авч чадаад дүгнэлтийн эргээр хийгээд за би ч за өнгөрсөн дээ. За өнгөрсөн шүү. За одоо би ирээдүйлгүй явж байгаа шүү гэд эерэг мэдрэмж рүү хөрвүүлнэ гэсэн үг шүү. Тэгэхээр хоёулын анхаарал хандуулах зүйл мэрэгчлэлээр ямар мэдрэмж өгөх вэхээр эерэг мэдрэмж өгөх нэ. Тэгвэл хамгийн ихний алхам хоёулынх юу боллоо? Өчнөө барьж аваад тэгээд тэрнийхээ зорилго болгоод өөрийн зүгээс хийх юм бол сурахын төлөө хичээндээ. Сурахын тулд хоёул сургалтын байгууллага хай тий. Тэгээд фэйсбүүкээс үсчин гэсэн юугаараа яагаад тэр нэг алгоритмыг өөртөө ашигтай тал руу ажилуулъя. Фэйсбүүк дээр тэгээд амжилт төсөй. Ямар ч ус хоёул эхнийхээ даалгаврыг биелүүлээд уулзах нь шүү. За тэгээ. За баярлалаа. Одоо цагт нь яг сэтгэл хангалуун юу вэ гэхэд шунлын хувьд бол ямар нэгэн эд материалын шунал байхгүй тий. За яг өөрийнх нь хэлсэн шиг эерэг одоо нэг ирээдүйн төлөө өөрийнхөө хийж чадах зүйлийн төлөө шунж байгаа мундаг эмэгтэй байна. За харин ирээдүгээс жоохон санаа зовнол гэдэг зүйлээ маш их авчирдаг. Одоо сайн нэвтрүүлэг орохоос өмнө гэсэн өөр чинь унд чадсангүй гэж шүү дээ. Тэр байдлаас нь харахад ирээдүйн цагийг ер нь одоо цагтаа сөрөг талаас нь авчираад байгаа юм байна гэж хараад за тэгээд за та юу бодож ийн харин ямар мэдрэмж өгж байгаа чинь биелээ шүү гэдгийг хэлээд аль болох эерэг зүйл дээр анхаарлаа хандуулах даалгаврыг өглөө. Болоог байгаа юмны төлөө санаагаа зовоод өөрийгөө нойргоо хануулаад тэгчгэн болов ингэчгэн болов гэж санаа зовх биш. Юу ч болоог байгаа юмыг болцсон юм шиг л бодсоор агаад болгочдгийн болов өөртөө бий болгоод тэхгүй л байх хэрэгтэй юм байна гэдгийг л ойлголоо. Эхний уулзалт хийсний дараа өөрөө ч гэсэн маш тунгаагаад ямар мэргэжилтэй, ямар ажилтаа болох вэ гэд зорилгоо тодруулаад хүрээд ирсэн байна. За тэгээд тэн дээр нь ямар үйлдэл хийх вэ гэдэг мэдээж эхний алхам нь утас руу ороод сургалтын байгууллагад хайхавдаг. Тэр даалгаврын өглөө хамгийн хийж болох тий. Одоо магадгүй гараад шууд уцаа аваад хийж болох даалгаврын өглөө. Зүрхээ итгэлээр дүүрэг зүг
Хоёр суулгүй урагш алхаа алтанаар бүгдийг эдэг. За үзэгчдээ мөрөөдлийн нэвтрүүлгийн санаачлан хэрэгжүүлж байгаа ажилдаа Монгол эмэгтэй зорилт төслийн анхны дугаараа үзэж та бүхэнд хүргэлээ. За зорилт төсөлт хаан улдүргийн засаг даргын хамгийн газар Монголын коучтөө хаан улдүргийн нэгдсэн эмнэлгийн сэтгэл зүйчдийн баг хамтран ажиллаж байгаа. Мэдээж дараагийн дугаар дээр ган долгоор дээр минь ямар өөрчлөлт гарахыг үзэж та бүхэн мэдээж хүлээж үзээрэй. Ингээд эх 7 хоногт эргээд уулзъя. Түр баяртай. Хүсэл мөрөөдөд бидэх юролтэй